Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр өсөй 31 настай Гуан Йонгмун болон 35 настай Им Сүбин гэдэг эхнэр Сүбин салах хүсэлтэй байгаач нэвтрүүлэгт бүртгүүлсэн үнэн нь Йонгмун. Тэрээр болохгүй буруу зүйлүүд дандаа хийдэг болохоор өөрийгөө өөрчилж сайхан амьдрахын тулд энд иржээ. Эхлээд эхнэрийн талын бичлэг гарна. Тэд 9 настай нэг хүүтэй гэрлээд 2 жил болж байгаа бөгөөд хүү Сүбиний хүүхэд юм байна. Тэд анх 2022 оны 8 сард уулзахад Йонгун Сүбин дээр өөрөө төрүүлж ирээд хүүхэд ч үнэхээр хөөрх юм а гэсэн болохоор ээлдэг, сайхан сэтгэлтэй юм шиг санагдсан. Йонгун нийгмийн халамжийн чиглэлээр болон фитнесийн дасгалжуулагч гээд ямар ч ажлыг шаргуу идэг, хайраа байнга илэрхийлдэг байсан ч нэг л мэдхэд шал өөрөн болсон. Одоогоор Йонгун ажилгүй 1,700,000 воны тэтгэмж авч амьдарчгаа. Ойролцоогоор 4 сая төгрөг. Энэ мөнгө гуруулаа амьдрахад хүрэлцдэггүй. Бичлэг гарч Сүбин нөхрөө пэйжэнд юм ичих гэсэн боловч яг урдаа байгаа пэйжийг олж хардггүй. Иймэрхүү үйлдэлүүд нь Сүбинд өөрийг нь уурлуулахын тулд зориуд хийгээд байна гэж бодогдохоор байдаг. Заримдаа энийг ингэж хий гэж зааж өгсөн ч эсрэгээр нь хийдэг. Ингээд эмнэлэгт үзүүлж оюуны чадамжээс сорилт өгсөн ч нөхөр нь ADHD-тэй гэж гарчээ. Мөн Сүбин нөхрөө хутлаа харахаар зүгээр өнгөрөөдөг байсан ч сүүлдээ Йонгун өртөө гэдгээ нууж ирснийг олж мэдсэн. Йонгуны хувьд өөрөө тавьсан өрөө зохицуулаад төлнө гэж бодсон ч чадаагүй. Йонгуны хэлснээр гэрлэн гэж уулзж исэн болохоор мөнгөтэй, юмтай хүн шиг харагдмаар санагдсан гинэ. Нөхрийн ихний асуудал худлаа хайрдаг. 700,000 вон хэрэгтэй болоод хувь үнээс зээлсэн ч тэр нь 7 чаналгүй хүн бодогдож сая вон болсон. Тэр өрнүүдийг нь эхнэр, аав ээж, авга ах нь наан цаанаа оруулж төлдөг. Эхэндээ коронавигоос олж амжиргааны зарлаа залгуулахын тулд өр тавьж нэмээд залхиланд өртөж 3 сая вон өртөө болсон. Ингээд болоогүй тэр өрөө дарахын тулд хувь үнээс зээл авчээ. Хурим хийхээс өмнө банкнд 13 сая вон зээлтэй, санхүүгийн байгууллагаас 2 сая вон, жижиг банкнаас 1.5 сая вон, хувь үнээс 1 сая вон зээл авсан. Энэ болгоныг нь мэдсэн ихнэр дахиад өр байгаа бол хэл гэж загнаж нэг, гуйж нэг үтсэн ч Йонгун байхгүй гэдэг. Сүбинд худлаа ярьж байгаа юм шиг санагдаагүй болохоор тэгээд өнгөрсөн ч удалгүй дахиад 2 өр гарч ирсэн. Йонгуны хэлснээр эхнэрийг хэцүү байлгасандаа гимшээд нууцаар өөрөө зохицуулах гэж оролдоод тийм зүйл болсон гэдэг. Миний бодож байгаагаар зарим хүмүүс юу ч хийхгүй байхдаа л эргэн тойрныхоо хүмүүст маш том тус болдог доо. Тэгээд Йонгун өөрөө хурданд харахын тулд амархан мөнгө олох аргыг сонгож интернетээр мөнгө олох гэж оролдоод залхилуулсан. Эцэст нь тэр бүх өрийг эхнэр нь төлжээ. Ингээд бичлэг гарч Сүбин чи надтай уулзсан өдрөөсөө эхлээд л худлаа хайрсан гэхэд Йонгун би худлаа хайрсан гэдгээ үгүйсэхгүй. Хэцүү байлгасан гэдгээч хүлээн зөвшөөрч гинөө. Гэхдээ намайг араас нь зохицуулахыг зөвшөөрөөсэй гэж хүсэж гин гэхэд Сүбин чи өөрөө биеэ дагаад юу ч хийж чаддаггүй штэ. Тэгээд тэр өрөө дарахын тулд тренер болохоор шийдэж нийгмийн халамжийн чиглэлээр ажилладаг байхдаа 2 ажил хийх гэж оролцсон. Фитнест явдаг байхдаа дотн болсон тренер нь фитнесийн багш хийвэл сардаа 4-5 сая вон олдгоо. Сайн үедээ энээс ч илүү олно гэж хэлсэн. Ингээд Йонгун өөр үнээс асуухад адилхан зүйл хэлсэн болохоор эхнэрээсээ нууцаар ажилласаа гарч тренер болсон ч эхний сардаа 600,000 вон цалин авсан. Эндээ 3 сар ажиллаад болжээ. Энэ бүх зүйл болсны дараа Сүбин хамаг юм аймдаг болсон. Гэрэл асаалттай байвал бүгдийг нь унтрааж аль болох хэрэглээний зардлыг танахыг хичээдэг тэрээр нөхөртөө би ч бас тайван, тухтай, тогны мөнгөнд санаа зовхгүй амьдрмаар байна гэдэг. Тэрээр хүүхдээ ганцаараа өсгөх хажуугаар арай гэж цуглуулсан мөнгөөрөө өр дарах хэцүү хийжээ. Одоо гадуур хооллох болон унааны зардал огт гарахгүй өөртөө хувцас авч өмсч чадахгүй амьдарч байгаа. Нөхрийнхөө тавьсан өрнүүдийг түрүү жилийн 12 сард 20 настайгаас хойш цуглуулсан мөнгөөрөө дарж дуусгасан. Ингээд үргүй болж одоо л сайхан амьдрий гэж бодтол Сүбин сэтгэл готрол өндөртөө нийгмийн хайцтай болсон байв. Хүүхдийг 7-8 настай байхад нь анх сургуульд ороход нь сайн анхаарал тавьж туслах ёстой үе байдаг ч өрнөөс болоод хүүдээ олигтой анхаарч чадаагүй. Энэ талаараа бодох төдөд заримдаа бүр зүгээр сууж яхад нь нулимсан урсдаг. Мөн Йонгун эхнэрээ хутгаар сүрдүүлсэн. Түрүү жилийн 8 сард тэд хоорондоо маргалдаж Йонгун гинэт галт тоогоо руугаа очиод хутаг авч өөрийгөө хөнөөнө гэж сүрдүүлдэг. Сүбин өөрөө ойртоод очих юм бол хутгалуулах магадлалтай байсан болохоор айсандаа ойртож чадлаггүй зүгээр л ойрлж хутгаа буулгаад ярилцъя гэж гуйсан. Гэтэл Йонгун сална гэж битгээл салахгүй гэж амал гэх мэтээр цаанал хийлдэг. Нөхрийн дараагийн асуудал цаанал хийлэл. Хөтлөгч бичлэгийг зогсоогоод ингэгч нь зуршил болсон уу? Эхнэртэйгээ гэрлэхээс өмнө ингэдэг байсан уу гэхэд Йонгун зуршил бишээ. Заримдаа үнэхээр хэцүү байхаар ингэдгээ. Эхнэртэйгээ гэрлэхээс өмнө ийм зүйл хийж байгаагүй гэдэг. Хөтлөгч энэ зуршлаа засахгүй бол цаашдаа хүн шиг амьдарч чадахгүй болно шүү гэж хэлээд Сүбинд хандаж дахиад тийм зүйл хийх юм бол шууд салаарай.
Энэ байж болох хамгийн муу зүйл шүү гэхэд Янгун тийм ээ мэдж байгаа гэдэг. Хөтлөгч буруу муу зүйл гэдгийг мэдсээрээ ингэж байгаа мó би чамайг мэдгүй болохоор ийм зүйл хийгээд байна гэж утсан гэд Сүбийн хандаж ийм үнтэй битгий амьдр айж сэтгэлээ өвтгөн мараа ингэж амьдрах хэрэггүй гэдэг. Сүбиний уужилж чаддаггүй бас нэг зүйл нь тэд хэрэлдэж байгаад нэг удаа Янгун тэр өрөөнд хүүжин байгаа зү. Би урд нь очиод өөрийнхөө амийг хорлцох уу гэж сүрдүүлж исэн. Энэ талаар нь Янгунд хэлэхээр яах гэж тэр үед салъя гэж ярьсан гэдэг. Тухайн үед Янгуныг айлгаан сүрдүүлсэн болон хүүхдийн хүчирхийллийн тухай хууль зөрчсөн гэж үзээд цагдаагийн газраас шийтгэхийг хүсэж гинүү гэж Сүбинээс асуусан. Сүбин шийтгүүлэхийг хүсч 1-2 сар хүүхэд хамгааллын байгууллагын сургалтанд суужгаад 2 сарын дараа шийтгүүлэхгүй байх хүсэлт гаргасан. Ийм зүйл болсноос хойш ганц ч удаа сүрдүүлээгүй. Сүбин уйлж, аргадаж, өчнөө олон удаа битгий тийм зүйл хий гэсэн ч болоогүй мөртлөө цагдаагаас дахиад тийм зүйл хийх юм бол илүү том арга хэмжээ авна гэсэн болохоор огт хийгээгүй гэдэг. Энэ талаар Сүбин ярихаар Янгун би тухайн үед хүүхдэд гар урч хараал хэлсэн бол тэтгэн зүв өө гэхэд Сүбин тэр чин зөвхөн хүчирхийлэл биш гэж заалгасан мэдтэй. Хүүхэд айж чичирчээсэн гэхэд Янгун шудрах бус байна гэж оролдог. 약간 좀 억울하다고. Янгун бичлэгээ үзээд өөрийгөө ингэтлээ ноцтой болсныг мэдсэн гэдэг. Тэгээд бүр бичлэгэн дээр сална гэдэг үг битгий хэрэгэл байдаг чадлаараа шаргуу амьдарч байгаа үнд гэж оролдог. Яалтчгүй сэтгцийн асуудалтай юм шиг харагддаг. Хөтлөгч бичлэгийг зогсоогоод Янгунээс хүүхэд байхад ингэж оролдгоо. Яг бит чинь сүнс орсон юм шиг харагдаж байна. Эхнэр чинь өөдөөс чинь ойрлоогүй намууган дуугаар ярьж хахад бит чинь сүнс л ороогүй бол ингэж ойрлмооргүй маа гэдэг. Сүбиний хэлснээр гэрт камер байхгүй үед энээс ч аимшигтэй байдаг. Энэ юу ч биш гэсэн. Бичлэг гарч Сүбин чиний надад ингэх чинь сүрдүүлэг занл хийлэл мөн. Ялангуяа яагаад надад тэгж санагдаж байгааг мэдхүү гэхэд Янгун өмнөх нөхрөөсөө олоод гэдэг. Сүбиний нөхөр ослоор өвд болсон бөгөөд Янгун энийг нь мэддэг болохоор анханасаа үерхдэг байхдаа л сүрдүүлдэг байсныг Сүбин сүулт нь мэдсэн. Янгун эхнэрээ ийм шарахтай гэдгийг мэддэг, ийм үйлдэл хийж болохгүй гэж бодсон мөртлөө нэг л мэдхэд үхэн гэж сүрдүүлсэн байдаг гинэ. Бичлэг гарч Сүбин би ч гэсэн хүн хэдий хүчтэй харагдаж байгаач надад тийм зүйл хоёртгоо болвол юу болно гэж бодож ин гэдэг. Өмнө нь огт гар хүрдэггүй байсан мөртлөө хамгийн анх 4 жилийн 10 сард жоохон юмнаас олж хэрэлдээд сүултээ гар урсан. Энэ нь нэг удаагийнх биш. Саяхан энэ нэвтрүүлэгт бүртгүүлснийхээ дараачаас гар урчээ. Сүби өглөө нөхрөөсөө аяганд ус хийгээд өгөөч аягаа зайлаарэ гэж гуйсан ч аягийг зайлахгүйгээр шууд ус ийсэн. Инээс болоод Сүбиний уур нь хурч маргалджээ. Гэхдээ эхнэрийн хувьд маш өндөр сэтгэл готролтой байгаа болохоор жоохон юмд гомдож ууралж байгаа. Янгуны бодож байгаагаар эхнэрийнхээ хүссэн бүх зүйлийг нь хийж өгөөд ганцхан зүйлээр алдаа гаргачих юм бол тэрнээс болоод бөө юм болдог. Тэгээд гар урсан гинэ. Тухайн үед Янгун зогсож чадахгүй байсан ба Сүбийн цохиулаад унаж эрэгтэй хүн нэг удаагийн цохилтоор хүнийг унтлан цохиж болдог байх нэ гэж бодохоор хэмжээний амар байсан бөгөөд дараа нь Сүбийн нөхрөөсөө дахиж битгий намайг зохиорой гэж гуйсан. Яас хэцүү юм бэ? Сальчж болтгүй юм бах та. Үрийг нь төлнө, галзуу юм шиг аашиг нь төвчин, зодуулна. Ярилцлагын үеэр нэвтрүүлгийн багаас эхнэрийнхээ хаашаа зогсон бэ гэхэд нүүрлүү нь их зогсон гэдэг. Тухайн үед болиё гэсэн бодол төрөөгүй юу гэхэд зогсох ёстой гэж бодсон ч үйлдэлээ хянаж чадахгүй хүссэн бүхнээ хийсэн гэдэг. Хөтлөгч Сүбинээс нөхрөө сэтгэл зүйн эмчилгээнд явуулж исэн талаар нь асуухад явуулдаг гэсэн ч одоогийн нөхцөлд мөнгөө гамнах хэрэгтэй байгаа учраас гэхэд хөтлөгч Сүбинийг зогсоогоод мөнгө хайран гэж ярьж болох ч гэсэн энэ хүн ихэндээ зөвхөн орилж бахирдаг байсан бол сүүлдээ гар урсан. Гар үрхтээ бүр аимшигтай гар урсан байна. Дараа нь танд юу болох юм шиг санагдаж байна. Магадгүй дараа нь өөрийнхөө хамаар хэлдэг байсан тэр үйлдэлээ хийх бах. Тэгэхээр одоо салах асуудал биш. Хин нэг нь үхэж магадгүй байна. Эхлээд энэ үнд эмчилгээ хийх юм уу? Ойр дотных нь хүмүүс бүгд нийлж энийг зохицуулах хэрэгтэй. Бид нар зөндөө олон хэрэлдэж маргалддаг хосуудтай уулзж байсан ч энэ бол шал өөр нөхцөл байдал байна. Яаж ийм үнтэй амьдарсаар байгаа юм бэ гэхэд Сүбин хамгийн том шалтгаан нь хүүгээсээ ээж нь салчвал яах вэ гэж асуухад аавгүй баймааргүй байна. Аавыг орилж чарлахад дургүй байдаг ч надад аав хэрэгтэй гэсэн гэхэд хөтлөгч. Одоо бол хүүхэд аавтай аавгүй байх асуудал биш ээ. Салаад холхон байх ёстой гэд Янгун хандаж энэ байх хугацаанд хүмүүсийн ярих юмыг сайн сонсож зөвлөгөө аваад цаашдаа эмчилгээ хийх хэрэгтэй гэдэг. Янгун Сүбиний нүрийг хавттал зодчоод хүүтэн жинж болтгой тавьж өгөхийн оронд одооноос эхлээд салах талаар битгээр би буруу зүйл хийснээ мэдж байгаа болохоор нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Энийг хамгийн сүүлийн найдвар гэд бодчих гэсэн бөгөөд эхнэрээсээ нууцаар нэвтрүүлэгт бүртгүүлсэн. Энэ талаар Сүбин ярихад Янгун би албаар тэгсэн юм биш гэж орилдог.
Сүүбийн салах бодол нь 80% байгаа. Хүүгээ ганцаараа өсгөж явах хугацаанд амьдрал үнэхээр хэцүү санагдаж ганцаарддаг байсан ч одоо тэр үеэсээ ч илүү хэцүү байгаа бөгөөд ингэх гэж яарч хурим хийсэн бахтаа гэж боддог. Хөтлөгч энэ нэвтрүүлгийг 1 жилийн хугацаанд хийхэд үнэхээр ноцтой асуудалтай осууд зөндөө байсан ч бичлэгийг нь үзэхэд ядаж инээх үе байдаг байсан. Гэхдээ та хоёрын бичлэгийг эхлэхээс дуусах хүртэл үнэхээр аимшигтай байлаа гэд ярьж байтал Сүүбийн чанга дугаар уйлж бичлэгээ үзсэн чинь тэр үед мэдэрсэн мэдрэмж маань дахиж гарч ирээд байна. Би түр гарах хэрэгтэй юм шиг байна гэд хэсэг завсралдаг. 근데 Удалгүй нөхрийн талын бичлэг гарч Ёнгун өглөө 6 өнгөрөөж босоод өглөөний цайгаа бэлдэж хувцас аяга тавг гэд гэрийнхээ ажлыг хийж эхэлдэг. Ингээд хийсэн хоолоо ихнэрийнхээ өрөөнд оруулж өгтөл нэмээд 5 албаг майнууз хий гэж хэлээд галт овоо руугаа гарч өглөөний цайгаа уух гэтэл хүүн хоолоо өвтөд байна гэдэг. Энийг сонсон Сүүбийн Ёнгунд хүүхдэд усыгээд аваад ир. Энэ утыг хогийн савнд хий. Сүү аяганд хийгээд хүүд өг гэдэг. Тэрийгэ зүгээр хэлчихгүй тохио цангаагаар хэлнэ. 애기 물 좀 줘. 애기 물 이거 신발장에다 갖다 놔. 응. 애기. Энэ болгоныг Ёнгун юу ч хэлэхгүй хийж өгдөг. Эхнэрийн ихний асуудал гэрийн ажилд хогт оролцдоггүй. Хүүхэд нь тэгмээрэн ингэмээрэн гэвэл өөрөө биш байнга нөхрөөрөө хэлэгдэг. Хүүн өглөөний цай амтгүй байх гэсэн чинь амаараа дөрөв имжигчээд хөргөчн нагаа тэрийг аваад ир. Задал хийж байгаа юм бол дуустал нь хий. Жохон хурдан өдөл хүүгийн нусыг ав гэдэг. 커피 따라줘? 잘라가지고 줘야지. 할 거면 좀 끝까지 좀 해. 응? 야, 행동 좀 빨리 할래? 응, 커피 따. Энийг харсан хөтлөгч арай хитрхийн нөхрөө зараад байгаа юм шүү. Өөрөө ажил хийдгүү гэхэд Сүүбийн үгүй гэж хариулдаг. Хөтлөгч эхнэр ажил хийдэг болохоор гэртээ суудаг нөхрөөрөө гэрийн ажлаа хийлэгдэм байна гэж ойлгосон ч өөрөө адилхан ажиллахгүй бол энэ арай хитэрч байгаа юм шүү гэхэд Сүүбийн би 1-ээс 3 сар хүртэл босч чадахгүй болтлоо өвцөн. Тэр үеэс эхлээд ийм болсон байх гэж бодож байна. Гэхдээ энгийн үед ийм байдгүй. Ус авчраад өгөөч гэж гуйхаар өөрөө хийгээч гэж гэлтвийн үг хэлжээж авчирч өгдөг. Бараг камер байгаа болохоор л ингэсэн ухаан юм ярьдаг. Бичлэг гарч Ёнгун хүүгээ усанд оруулж авах оронд Сүүбийн ширээгээ хараад арчаах хэрэгтэй байна гэж ганцаараа ярьж нойтон салбитыг онгойлгож тэр чигт нь үлдээгээд өрөөрөөгөө ордог. Удалгүй Ёнгун хүүгээ усанд оруулж дуусаад хувцсыг нь өмсгөж авах оронд Сүүбийн орон дээрээсээ ширээ арчаарай би салбитыг онгойлгоод тавьсан байгаа шүү гэдэг. Ёнгун ч хэлснийг нэгээд аягаа угаагаа зогсож итэл Сүүбийн ширээ арчсан байгаа чинь энэ үү? Юу ч хийж чадахгүй гэж үглээд өөрөө арчдаг. 뭐 하나 제대로 하는 게 없어 진짜. 걔 이렇게 이걸 닦았다 그래? Анхнаасаа ингэж өөрөө арчсан бол хин энд амархгүй юу? Ёнгуны хувьд эхнэр нь ямар нэгэн юм хий гэж хэлэх үед хамгийн түрүүнд сайн их хэрэгтэй гэж боддогч ар араас нь олон юм хий хурдал гээд ахаар сандарч заримдаа дутуу их алдаа гарах тохиолдол байдаг гинэ. Сүүбиний хувьд салахыг хүсдэгч Ёнгун салах тухай ярихаар орилж бахираад үхэн гэдэг болохоор үйлчлэрээ дурггүй байгаагаа илэрхийлэхийг хичээдэг. Ингээд болоогүй Сүүбийн толгоогоо хүртэл нөхрөөрөө угаалгадаг. Шалтгаан нь нөхөр нь байнга гарыг нь гэмтээдэг бөгөөд шарахтай гараараа толгоо угаах хэцүү байдаг учраас өөрөө ийм болгосон юм чинь өөрөө толгоо угаа гэд тэр цагаас хойш угааж өгдөг болжээ. 오케이. 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 Сүүбиний дахиад нэг асуудал нь байнга нөхрийгөө хийж байгаа юмаа харуулж шалгуулахыг шаарддаг. Юу угаасан, юу хийж байгаа, аль өрөөний гэрэл асаасан, ямар ногоог хэрчиж байгаа гэх мэт. Ёнгун бүр сурсан. Гадагшаа гарахтаа цаг хэд болж байгааг хүртэл их нэртэй хэлж өгөхөөс гадна хүүхэд тасрах бүх ажлыг Ёнгун хийдэг. Усанд оруулах, хамт тоглох, унтахт нь хүртэл ном уншиж өгөх гэх мэт. Эхнэрийн дараагийн асуудал хүүхэд тасрахад огт тусалдаггүй. Ёнгуны аав машины ослоор насарж исэн үе болон хүүтэй уулзсан үе ойролцоо болохоор сайн байхыг хүсдэг гинэ. Нэвтрүүлгийн баг хүүгээс хинтээ тоглодог талаар нь асуухад ээж надтай тоглолтгүй байдгүй гэж хариулдаг. Бичлэг гарч Ёнгун хүүгээ дагуулад дэлгүүр явж байгаа хооронд гэртээ үлдсэн Сүүбийн нөхөрлүүгээ залгаад авах юмны лист явуулна. Авахтаа зургийг нь дараад явуулаарай гэж хэлээд удалгүй дахиж залгаад давс авахтаа том ширхтэйг нь авах ёстой. Байхгүй бол битгий аваарай. Би сая юу гэж хэлсэн гэж асуудаг. Нөхөр нь буцаагаад хэлсэн үгийг нь тавтаж их нэртэй хэлж өгөөд юм авах болгондоо заалгаж тайлгнадаг.
Сүүбийн заримдаа ингийн ядаргаатай санагдаж өөрөө гараад авдаг ээж гэж боддогч гадагшаа гарах дурггүй болохоор байн ингэж залгаж ярихаасуур аргагүй байдаг гинэ. Тэгээд дэлгүүрээс арай гэж ихнэрийнхээ загсан юмнуудыг цуглуулад тооцоо их гэтэл сүүбийн утсаа авдаггүй. Нилийн олон удаа залгаж арай гэж утсаа аваад хэд болсныг нь асууж Ёнгууны данс руу мөнгө шилжүүлдэг. Сүүбиний хувьд анханасаа юм байгаагүй бөгөөд зориуд нөхрөө зовог гэсэндээ утсаа авахгүй нилийн утасны дараа юу ч болоогүй юм шиг утсаа аваад мөнгө шилжүүлдэг болсон гинэ. Энэ гэрт юу н эрүүл ухаантай юм байна уу? Ёнгуун салах бодол байхгүй. Би л өөрчлөгдөж юм бол бүх зүйл шийдэгдэнэ гэж бодож байгаа. Хөтлөгч эхнэр чинь байн гар үлнийхөө үзүүрч зарахаар түрүүнд бичлэгэн дээр гардаг шиг уурч нь хүрдгүү мүү гэхэд үгүй уур хүрдгүү. Тэрийг чи энийг чи хийгээд уурлаад ахаар жоохон гонсоогүй байдаг гэхэд хөтлөгч эхнэр чинь салахгүй бол ингээд зарагдаад элдвэрээ хилүүлээд байж гэсэн бодолтой байдаг гэж хэлсэн. Ийм хэцүү нөхцөл байснаас зүгээр энэ үнээс холдоод өөрийнхөө амьдралыг бодоод явал дээр юм биш үү гэхэд бодож үзсэн ч чадахгүй юм байлээ гэдэг. Хөтлөгч хэрвээ байнга ингэж өөрийгөө төвчж амьдрах юм бол түрүүний шиг сэтгэл хөдлөлүүд гарч юу ч хийж магадгүй юм шиг харагдаж байгаа бөгөөд хэрвээ ямар нэг юм болвол энэ эмэгтэйд хайртай салж чадахгүй гэдэг чинь асуудал биш болж хувирна гэдэг. Ингээд нөхрийн талын бичлэг дуусаагүй. Гэр бүлэрээ сууж бүдээж игээ идж жаад Сүүбийн Ёнгууныг цэвэрхэн ид гэхэд би дахиад итгэж гинэ гэдэг. Энийг сонсон Сүүбийн чамд идэх юм байхгүй штий. Би чамд энэс өгөхгүйгээд хоолоо тогоотой нь барьж идчихсэн аа. 보이는 게 맞네. 나 더 먹으려고. 먹을 게 없잖아. 나 이거 안 줄 건데. 그래? 김자반이랑 먹든지. 김자반이랑. Цэвэрхэн идэнэ гэж амлах юм бол би чамд хоолноос өгьгээд үлдсэн жоохон шөлөө би чамд гардуулж ийн гэж хэлээд нөхрийнхөө хажууд зогсож кимчи, үлдсэн шөл, хүүгийн үлдэгдэлгээд бүгдийг нь идэх ёстой шүү. Ойлгосноо гэдэг. 지. 이거. 다 먹어야 되는 거 알지? 다 먹어야 되는 거 알지? 깨끗하게. Тэднэр нь тэгээ дандаа шавхруу нууцсан. Ёнгууны хэлснээр эхнэр нь багаасаа хоол үлдээхгүй байх ёстой гэж сурсан учраас үлдэгдэл хоолоо хүүдээ идүүлэхийн оронд надад шахдаг юм шиг санагддаг гэдэг. Ингээд Ёнгуун би идмээргүй байх гэж хэлсэн ч Сүүбийн юу яриад байгаа юм бэ? Байнга л иддэг үсттэй. Манай гэрийн хоолны хог хаягдал цэвэрлэгч гээд шоолж инээдэг. 잔반처리. 아, 기분 나쁘네, 내가 그거. 나 진짜 안 해. 아니 근데 사실이잖아. 아, 나 그거 하기 싫어. Хөөрхийн амьтан тэгээд дургүй байсан мөртлөө нөгөө үлдэгдэл хоолнуудыг нийтэж дуусгадаг. Эхнэрийн дараагийн асуудал хоол үлдээхийг төвчдгүү. Аягтай уус мус юу ч ясан хамаагүй идэж ууж болох юу лэн ширээн дээр унсан юмнуудыг хүртэл бүгдийг нь нөхөртөө өгдөг. Бүр олоогүй энэ шалан дээр зөндөө өртсөн унцсан байна гэд тэрийгээ түүлгэж идүүлдэг. Ингээд сонсохоор итгэхгүй байж магадгүй ч бичлэгэн дээр нөхрийнхэн шалан дээрээс өрцтүүгээд идж байгаа нь гардаг. Тэгээд идэггүй гэхээр хэрүүл гардаг болохоор Ёнгуун иддэм байна. 이거 봐봐. 왜 그래? 응? 왜 그러냐고 이런 거. 그리고 검사 맞고서 이거 하라 그랬잖아. 맨날 그냥 담가 요즘에. 맨날 그냥 담가 요즘에. 아주 그냥 요즘에. Бичлэг гарч Ёнгуун усанд орчоод гарч иртэл Сүүбийн дуудаад ямар усаар усанд орсныг нь асуухад хүйтүү ус гэж хариулдаг. Энэ талаар Сүүбийн нэг удаа нэлээд том маргаан болсны дараа нөхөр өөрөө хүйтүү усанд орё гэж хэлжээ. Мөнгөний асуудалтай болж хэрэглээний зардлаач танах шаардлагатай байсан болохоор хүйтүү усанд орохоор болсон ч өвлийн хүүтэнд ч хамаагүй хүйтүү усанд орохыг шаарддаг. Бүр олоогүй усны мөнгөө хэмнэхийн тулд эхлээд хүүн нойлд орсны дараа араас нь ээж нь тэрний араас Ёнгуун орсны дараа усаа татдаг. Эхнэрийн дараагийн асуудал хэд хэмнэлттэй байдаг. Солонгост халуун усанд нэг удаа ороход 100 вон. Нэг удаа нойлын ус татахад 10 вон гардаг. Энэ мөнгийг хэмнэхийн тулд нөхөртөө ингэж хандж байгаа мүү гэхэд Сүүбийн уйлаад манай тог усны мөнгө бусад айлуудаас бага гардаг нь үнэн. Нөхөрт цуглуулсан мөнгө байхгүй болохоор ингээд ч болтугай өрийг нь төлөөлье гэж боддог гэж ярьдаг. Хөтлөгч хэмнэж энэ хүнд уурлаад ийм зүйл хийж болно. Гэхдээ та арай хэтэрч гин. Өөрийнхөө идж байгаа дунгаас нь салаадыг хэмнэмээр авах юм бол өөрөө идэх хэрэгтэй гэдэг. Сүүбийн зориуд нөхөртөө ингэж ханддгаа мэддэг байсан ч ийм үйлдэлүүдээ бичлэгээр үзээд би яагаад тийм зүйл хийсэн бол гэж бодсон. Гэхдээ нөгөө талаараа би энэ хүнд үнэхээр дургүй гэдгийг мэдэж салах бодол маань нэмэгдсэн гэж ярьдаг. Хүүгээс ярилцлага авахд аав ээж хоёр яг адилхан. Аав өвдөг сөгдөж ээж юу буруу хийснээ мэдтгүү. Тэр хоёр хэрэлдэж, орилж, хашгирахаар өрөөндөө байсан ч бүх зүйл сонсогддог. Тэр болгоныг нь сонсохоор миний толгой хогийн сав шиг болтгоо.
Аав ээж хэрэлтгүй тайван байгаасаа гэж хүсдэг гэд бичлэг дууслаа. Хамгийн сүүлийн удаа хөтлөгч хосуудад та хоёр заавал салах хэрэгтэй. Ингэсэн нь хүүхдэд та хоёрт хамгийн зөв сонголт авах болно. Цаашдаа салаад тусдаа амьдарсан ч эсвэл үргэлжлүүлээд амьдарсан ч заавал өөрчлөгдөх хэрэгтэй гэд хосууд өрөө рүүгээ явж явган унтахаар өрөөнийхөө бүх гэрлийг унтраана. Ингээд шөнийн 2 цагийн үед хосуудын байрлаж исэн байрнаас аимшигтэй хэрэлдэг чимээ гарч хүмүүс ихсрээдэг. Явган унтахаар гэрлээ унтраасан ч сүүбийн босч өрөөний гэрлийг асаагаад гадагшаа гардаг. Явган жараас нь гарахад сүүбийн нэвтрүүлгийн багийнхан дээр очиод би 3 жилийн турш энэ үнийг хүссэн болгоны хийж өгсөн гэд тэрүүгээр нэг орилж уйлдаг. Төлж өгсөн өрөө ярьж би хүүгээ өсгөнгөө яаж цуглуулсан мөнгө илээ дээ. Би энэ хүнээс үнэхээр салмаар байна гэдэг. Ингээд удалгүй асуудыг өөр өрөөнд оруулна. 1,300만 원 있었어요. 제 번째가. 그거 잊은 거도 다 털었고 그 정도로 해줬는데도 잊으려니까 안 잊은 거 뭐냐고. Арай гэж маргааш болж явган зөвлөгөө авахар ирэхэд сэтгэл зүйч гэр бүлийн амьдрал нь ямар байгааг асуухад хэцүү байна гэдэг. Энийг сонссон сэтгэл зүйч яг юун тийм хэцүү байна гэхэд би ихнэрээс үрдүүлж, гар урж, худлаа ярьсан энийгээ засмаар байна гэхэд сэтгэл зүйч таныг энэ асуудлаа засаж өөрчлөлөө гэд ихнэр чинь салахаа болох уу гэхэд салахгүй байхаа гэдэг. Сэтгэл зүйч та хоёр энэ нэрээ цаашдаа амьдрах юм бол ирээдүй чинь сүрнэ. Заримдаа салах нь зөв шийдвэр байдаг. Би яг одоо танд үнэхээр их санаа зовж байна. Гэрлэл чинь эрүүл байна уу үгүй юу гэдгийг нэг бодоод үзээрэй. Та үнэхээр сайхан сэтгэлдээ эхнэрийнхээ төлөө бүх хүчээ тайчилж амьдарч байгаа. Эхнэр чинь юм уу та болохгүй байгаадаа биш. Миний хэлж байгаа зүйлс хариулт биш ч байж болно. Би зүгээр л байж болох хувилбарыг хэлж гин гэд сүүбинийг оруулж энэ нэвтрүүлэгт салах гэж ирсэн үг гэхэд эхэндээ сайхан амьдрахын тулд ирсэн ч одоо бол салмаар байна. Ямар ч найдвар харагдахгүй байна гэхэд сэтгэл зүйч яагаад салахыг хүсэж байгаа талаар нь асуухад сүүбийн тэр үнээс болоод хэцүү байж бүх зүйлээ алдаж миний амьдрал сүрснээ одоо зүгээр л үзэн ядчихна гэдэг. Сэтгэл зүйч нөхөр чинь яагаад тэгээд байгаа юм бол гэхэд тархинд нь асуудал гарсан байхаа гэж бодож ийн гэдэг. Нөгөө талд Янгун сэтгэл зүйн тестний хайрыг авахар өөр сэтгэл зүйчтэй уулзахад ADHD-тэй гэж гарсан бөгөөд тэр дундаа анхаарал төвлөрөх чадвар муу. Энэнд санаа зовнил, сэтгэл готрол нөлөөлдөг. Харин сонсохтой холбоотой анхаарал төвлөрөлтийн тестүүд сайн гарсан. Сэтгэл зүйч хэлэхдээ энэ нь ихнэр чинь танд байнга зааж, заавардагтай холбоотой байж болно. Одоогийн нөхцөл байдалд ихнэр чинь танд газлайтинг хийж байна. Та юу ч хийж чаддгүй, чадваргүй юм бишээ. ADHD-тэй байгаа нь сэтгэл санаа тогтворгүй байгаа болохоор л тэр гэдэг. Харин нөгөө талд эмэгтэй сэтгэл зүйч сүүбинээс нөхөр чинь худлаа арих юм уу буруу зүйл хийвэл шийтэгдэггүй гэхэд тийм ээ өөд өдөөсөө харж суугаад юу буруу хийсэн, юу хийх ёстойг толгойд нь ортол тайлбарладаг. Манай нөхөр ч гэсэн хүн болохоор хэрэлдэх болгондоо миний биенээс хариугаа авч цус гаргадаг. Тийм болохоор би ч гэсэн өшөөгөө авахын тулд хацарлуу нь алгадаж цогтөг болсон гэхэд сэтгэл зүйч гайхаж эн чинь хэвийн зүйл мөн үү гэж асуудаг. Сүүбийн ч үгүй гэхэд хосын харилцааны дунд ийм зүйл байж болохгүй. Нөхрөө хүмүүжүүлэх гэж оролцсныг чинь ойлгож байна. Гэхдээ энэ харах чинь арай хитрхи хатуу байна. Та хоёрын сэтгэл зүйн онцлогооны тестний хариуг харуул маш өөр гарсан. Нөхөр чинь өөрийнхөө амийг өгөөд чамаагүй гэр бүлээ хамгаалахыг хүсэж байгаа. Харин таныг ямар амьдралаар амьдрсныг харсан. Таны амьдрал бусдын амьдрал биш. Өөрийгөө дундаж гэр бүлд өссөн гэж огт боддгоо гэхэд сүүбийн би бага байхдаа хүмүүстэй байнга гэр бүлээ харьцуулдаг гэсэн бөгөөд манай гэр бүл дандаа хамгийн муу нэсэн. Би байнга айж, санаа зовж, дулаахан мэдрэмж авч чаддаггүй байсан. Бусад хүмүүсийн хувьд ихэвчлэн гэр нь хамгийн тухтай газар нэдэг бол миний хувьд манай гэр хамгийн тухгүй газар. Аав уурлахал юм бол намайг зоддгүйч гэрийнхнийг бүгдийг нь зоддог. Яагаад гэвэл би маш туранхай байсан болохоор энэ хүүхдийг зодвол өгчих байх гэсэндээ гараа далайж ирээд болдог байсан гэхэд сэтгэл зүйч та ийм байдлыг маш олон удаа харж байсан бах. Тэгээд аавынхаа аргаар өөрийн мэдлгүй нөхрөө зохиж өөр аргаар шийтгдэг. Нөхөр чинь уур үргмээр хүн. Гэхдээ та салаад өөр хүнтэй дахиад гэрэлсэн ч таны шийтгэх арга өөрчлөгдөхгүй. Тэгэхээр би энийг таны асуудал гэж харж байна. Та өөртөө хүртэл маш хатуу хандаж алдаа гаргахаас айдаг. Энэ нэвтрүүлгээс нөхрийнхөө гарыг атгаад эсвэл салаад гарсан ч аль аль нь тэмч муу сонголт биш гэж бодож шингээд удалгүй асууд хамтдаа орж ирэхэд сэтгэл зүйч би Янгунтай ярилцаад уйлгашсан. Яагад гэвэл амиа өөд чамаагүй гэр бүлээ авч үлдэхийг хүсэж исэн бөгөөд хүүтэй байнга цагийг хамт өнгөрүүлж тоглох тухайгаа ярихдаа царай нь гэрэлтэж инээж исэн. Мөн ажилд орж мөнгө олоод бүх өрөө дарна гэж ярьсан ч амлснаа биелүүлэх үгүйг нь мэдэхгүй байна. Тийм болохоор амлалтаа биелүүлээрэй гэж хүсэж байна.
Эхнэр нь сална гэсэн бол нөхөр нь салахыг хүсэхгүй байгаа гэд Сүбиний байгаа байдлыг харж нойрч нь хүрээд байгаа мó гэж асуухад нойр үрхийн хажуугаар ийм юм сонсмооргүй байна гэдэг. Сэтгэлзүйч таны нойрмоглож байгаа шалтгаан бол энэ яриаг сонсохыг хүсэхгүй байгаа болохоор тэр сал гэдэг үг сонсохыг хүссэн ч ийм зүйл яриад байгаа болохоор бухимдж байгаа үстэй. Нөхөр чинь жоохон үгчиг санагддаг бах. Гэхдээ таа ч гэсэн өөрөө төлөвшөөгүй. Нөхөр чинь энэ нэвтрүүлгийг дуусгаад ч уурыг чинь хүргэж худлаа ярьсаар ах болно. Магадгүй дахиад занл хийлийн аргыг ч ашиглах бах. Тэгвэл тэр үед нь салаарай. Энэ залуугаас салснаа зөвчгсөн жоохон хүлээ. Хүнд боломж өгөх хэрэгтэй. Жоохон хүлээж өгч чадахгүй гэхэд Сүбин би тодорхой юм дуртай. Тийм болохоор 1 жилийн хугацаанд ямар байхыг нь харъя гэдэг. Сэтгэлзүйч 1 жилийн хугацаанд ажил хийж эхлэх боломжтой юу гэж Ёнгүнээс асуухад тийм ээ юу ч байсан хамаагүй хийн гэдэг. Сэтгэлзүйч гэхдээ Ёнгүн энэ бүх хугацаанд ганцаараа өөрчлөгдөнө гэж байхгүй. Сүбин та огт инээдгүй. Уур хилэнгээр дүүрэн. Тэгэхээр өөрийнхөө амьдралын төлөөч болтугай инээгээсэ гэж хүсэж байна. Инээх зүйл гарахгүй байгаа гэхэд Сүбин тийм ээ би баг ахтаа инээж гаад их загнуулдаг байсан болохоор баг багаар инээдэ барьдаг болсон гэхэд сэтгэлзүйч одоо тэр цаг үе чинь биш учраас инээгээрээ тэгвэл амьдрал чинь илүү сайхан болно гэд зөвлөгөөний цаг дуслаа. Тэгвэл Сүбин өөрийн мэдлэхгүй ааваасаа сурсан зангаа тавьж явуулаад нөхөртөөгөө энгийн харилцдаг болж Ёнгүн худлаа ярьж занл хийлгээ болж чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт хуваалцаарай. Өнөөдрийн бичлэг энэ үрээд дуслаа. Таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагах мартва дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.